улсын оройд улалзан мандах алтан нар улсын эмийн хилийн сүлдэт баган дээр тусахад цээжин дотроо өмгшиж эх орноо хамгаалсан цэрэг ирсэнүүд бахархлын нулимсаар дүүргэн. Зүрхний хайртай нутгийн минь зүүдлгүй торгон хил дээрч зэрэгцэн алхах жагсаалын дундүрлэгтэй сүлдэт багныхаа гэмрээр эр бираа хуцалсан сүр жавхлан цэрэг ирс хэлийн манаанд зогсдог юм. Монгол улсын хилийн халдчид ахын байдлыг хангаж өргөсөн дангарахтаа үнэнч залуу хойч үедээ сургаалаа хайрлсан Ахмад Хэлчдийн торгон хилээ хамгаалсан дүү энэ салбарт олон бий. Хэл хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 89 ангийн 46 Захирын Цэставын 20 жилийн ойн баярын мэндчлэгийг өвшүүлье. Хэл хамгаалах байгууллагад гэр бүлийнхээ хамт 44 жил ажилласныг аливаа ойдхон хэлэх гэдэг бол түүхэн иргэн харж ололт амжилт алдаа дутагдлаа дүгнэж шиг баримжаагаан тодорхойлоход чухал ач холбогдолтой юм а. Бидний өвөг дээдэс олон зууны турш эх орон газар нутаг хэл хязгаараа бүрэн бүтэн байлгахын төлөө амь нас цус хөлсөн хайрлахгүй тэмцэж хууль зүй ёс уламжлал гэрээ хэлэлцээр дүрм журмын дагуу хамгаалж ирсэн цаашдаач хамгаалах учиртай. Хэлийн алба бол эх орон хэл хязгаар газар нутаг байгалийн баялаг соёл иргэншлийг өмгөөлөн хамгаалж өндийлгэн дэвшээдэг золбоо хямртай алба учраас нэр алдар нь мөнхөрд юм а. 1980-аас 1990 оны үед хэлийн зурус доршин суугчдаас цөөн тооны хүн улсын хэл зөрчиж эд зүй солилцох хаяа мал хулгайлан хэл давуулах ичээрээр хэл давсан малаа авах зэрэг зөрчил гаргадаг байлаа. 90-ад оноос Монгол улсад улс төрийн эдийн засаг нийгмийн харилцаа үндсээрээ өөрчлөгдөж зах зээлийн эдийн засаг гэдэг шин зам урдчилсан бэлтгэлгүйгээр орж улсын өмчийг хөгжилж мөнгөний хан шиг зориуд дээр унгааж хүмүүсийн амьдрал ганцгын 8 картын бараан дээр динжигнэж сэтгэл зүй зан авир өөрчлөгдөж улгаа дээрэм ажилгүйдэл нэмэгдэж ашиг хонжоо олохын тулд хэл зөрчих явдал бараг эрдийн үзэгдэл болж энэ зорилгоо биелүүлэхийн тулд цөөхөн хэдийн гэлчдийг гуйх ятгах шан харамж өхөөс эхлээд айлган сүрдүүлэх бие эрхтэнд нь халдах илэс шороо цацах гүтгэх зэргээр эрхшээлдэн оруулахыг оролддог байлаа. Хэл хамгаалах байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчилж батлан хамгаалах яам улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар гэдэг нэртэй байгууллагад нэгтгэж нисэх онгоц нисдэг тэргийг хурааж төсөв зардлыг танаж оронтой зөөрүүлснээс олон хүн тэтгэврт гарч зарим нь халагдаж хүн хүч төсөв мөнгө хангалт дутагдаж сахилга зохион байгуулалт суларч албан гэсэн сэтгэлдээ цөөн хэдэн гэлчид бүү зэвсгээс морин эмээл хазаараа салахгүй олон хоногор хэл үүрэг гүйцэтгэх болсон өсөн нэмэгдэж байгаа хэлийн зөрчлийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлөх болсон юм а. Энэ үед хэлийн зөрчлийн агуулга хэлбэр, зорилго, газар орон, цаг хугацаа хамааралгүй болж
оролцогчдын бүрэлдэхүүн залим их өөрчлөгдөж, олон тооны малыг зэвсгээр сүрдүүлэн дээрэмдэж барьцаалдаг бүлгүүд ч бий болсон юм а. Тус ангийн одоогийн хариуцж байгаа хэсгээр 1995-аас 2004 онд 535 удаа 1084 хүн хэлцэрчсний 56.2% саатуулагдаж 8385 толгой мал улгаалагдсны 25.8% нь олдож байлаа. Миний Боршогийн застав ангийн хэлийн албаны дараагаар ажилласан 9 жилд манай хэлчид 377 удаагийн 970 хэл зөрчиг саатуулж улсын хэлээр хулгайлагдсан 3071 толгой малыг олж хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх олон нийт төрлийн барааг хураасны дотор миний бие өөрийн биеэр 149 хэл зөрчиг саатуулж буу дуран 19, хурал 18 тонн, архисбек 5.2 тонн, тарга хоньны арьс 2450 ширхэг хуран улсын урлаг болгосон зэрэг нь томоохон амжилт байлаа. Бидний дотроос хэл хамгаалах ерөнхий газрын дэд даргаар 3, газар хэлтсийн дарга болон мэрэгжилтнэр 27, ангийн захирагчаар 16, орлогчоор 24 хүн ажиллаж олон хүн дэвшиж бригадийн генерал 3, хурандаа дэвтрандаа хөшөөт цолоор 77, дунд офицерын цолоор олон хүн шагнагдаж цэргийн актив 5, эртний сургуульд 26, төрөл бүрийн дамжаанд 219 хүн явуулж хэлийн цэргийн хэмжээнд зохиогдсон томоохон хурал зөвлөгөөн баяр ёслолд 28 хүнийг оролцуулж төрийн удам медалаар 185, дайчны болон хилчний алдар медалаар 82, хүндэт хилчин 2, онц хилчин хэдийн төлөө улсын хэлд амжилт гаргасны төлөө тэмдгүүдээр 114, онц холбоочин осолгүй манлаж олоош улсын тэргүүний уран сайханч тус бүр 1 хүн, соёлын тэргүүний ажилтан 2, онц тээвэрчин 3, зөвлөлт холбоот улс Оросын холбооны улсын онц хилчин 36, Монголын залуучуудын байгууллагын алтан медалаар 30, хэл хамгаалах байгууллагын аварга тэргүүнээр 13, ангийн аваргаар 87 хүнийг шалгаруулж хамт олонны бүтээлч ажлын үр дүн бөгөөд тэднийг хичнээн их дэмжиж урам зориг өгч байсны илэрэл юм а. Энэ үед ачааны хөндийг өөрч сав завгүй ажиллаж байсан ангийн захирал шатав, тасаг албад, застав харуулын дарга нар болон хэлийн албаны офицерууд биднийг дэмжиж тусалж байсан бүх хүмүүсээ дурсан санаж бахархаж явдгаа илэрхийлье. Застав байгуулах болсон тухайд бол давстын застав бусад заставуудаас нэг дахин урт хэлтэй адилхан орон тоотоо улсын хэлийг хялбарчилсан журмаар шалган нэвтрүүлдэг 2 гацтай 2 ангийн уулзын усан хэлийг хариуцсан хамгаалдаг давс сумын төв болон хандгат торхилгоогийн бараг бүх айлуулах мал хэл тулж нутгалдаг туваагийн талаас ч мөн адил. Газар орон батасаад ихтэй торхилгийн гол үйрлэж зам хаагддаг зэрэгээс шалтгаалж ангийн хэмжээнд гарсан хэлийн зөрчлийн хагасаас илүү хувь нь энэ хэсгээр гарч байсан учраас застав нэмж явуулах шаардлагатай байсан юм а. Хурандаа самдан довжид цээл хавгсрон хэ гөлгөө чэ сайн төрвэд нар сум багийн удирдлага зарим иргэдтэй зөвшөлтсөж одоогийн байрлалыг сонгож тогтоосон юм а. Монгол Улсын засгийн газрын 2000-аас 2004 оны мөрийн хөтөлбөрт хойд хэлийг бэхжүүлэх, хэл дамнсан малын хулгайг талсан зогсоох, улсын хэл хамгаалтын ягтралыг нэмэгдүүлэх талаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд засгийн газрын 30 дугаар тогтоол гарч хэлийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 13 дугаар тушаалаар захирын заставыг байгуулж ариуцх ус компани барилгыг богино хугацаанд чанартай барьж хүлээлгэн өгсөн юм а. Хэл хамгаалах хувьтай төрсэн та нар үүрэг хариуцлагын өндрөөр ухамсарлаж, үйлдвэрийг ягшлуулж, ямагт сонор соргог байж, нэр төрийн эрхэмлэн дээлж, амжилт бүхний тэргуунд явахыг хүсье. Бидүүгээ гавьяаныхан амралтыг эдлэж, үр ач нарын тойруулан суугаа ахмадуудаа бие тэнхлэн ухаан сарвал байж, урт насалж, удаан жаргаж, сайхан уулзахын ёроол өргөе.